Ховсонбор аймгийн одоо онцгой байдлын газар дээр аймгийн шуурхай штаб 24 цагийн үйл ажиллагаа явуулж байгаа. Өвөлжил таваржилтын бэлтгэл ажил, за мөн одоо энэ засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа бодлого, түүний хэрэгжилт гүйцэтгэлийг хангуулах чиглэлээр ялангуяа одоо энэ аймаг орон нутагт дотор нүүдлээр яваа малчид иргэдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр хангах, за одоо альва гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой бэлэн байдлыг хангахад Ховсонбор аймгийн одоо удирдлага шуурхай штабын маш сайн ажиллаж байна гэж дүгнэж байна. Өнгөрсөн жил Ховсонбор аймаг 100% зудалтай байсан. За нийт мал сүргийн 21% буюу 120 гаруй мал сүрэг хорогдсон. Энэ жил бол аймгийн нөөцөө 540%-аар одоо хангасан байна, бүрдүүлсэн байна. Малчид иргэж гисэн ялангуяа шинэ оршоо хөдөлгөөнтэй холбоотойгоор өөрсдийнхөө өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж өөрсдөө хичээлээ одоо бэлтгэхээс гадна мал сүргийнхаа одоо дарга твэр дээр анхаарч үржил шимийг сайжруулах, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарсан ийм жил болж байна. За бүсэлсэн хөгжилтэй холбоотой жишг стандартын онцгой байдал энэ эрен хайх аврах, хойшлуулцгүй сэргээн босгох, шаардлагатай гамшигын үеийн одоо команд удирдлагын төвүүдийг байгуулах ажлуудыг бүс үсээр нь онцлогтой нь уялдуул шийдвэрлэх гэж байгаа учраас түүнтэй холбоотой асуудлуудаар ингэж ажиллаж байна. Тэгээд ямар ч байсан одоо манай Ховсонбор аймгийн онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн алба хаагчид одоо үүргээ сайн биелүүлж байна. Шаардлагатай зарим нэг тоног төхөөрөмж автомашинуудын асуудлуудыг шийдвэрлэж байна. Ялангуяа одоо энэ одоо аврах ажиллагаатай холбоотой галт төмөртэй тэмцэх тоноглол хэрэгслийг бас сайжруулах шаардлага бий. Энэ жилийн усын төсөв тавигдсан хөрөнгө оруулалтуудаар зарим бас одоо хангалтуудыг хийж эхэлнэ. Онцгой байдлын алба хаагчдын цалин хөлс өнгөрсөн 4 жилд шадар сайдын тушаалаар 3 удаа, засгийн газрын тогтолцоогоор 3 удаа гээд нийтдээ 103-аас 117%-аар нэмэгдсэн. Өдрийн хоолны мөнгө нь 8,000 төгрөг байдаг байсан бол одоо стандартаар нийцүүлж 15,000 төгрөгт хүрэж байгаа. За ингээд одоо объектын болон хээрийн галт төмөрт өмсдөг хувц хэрэглэл нь 400-аас 800 градуст хүртэл халуун тэсвэртэй байх тийм хувц хэрэглүүдийг хүртэл бид хангалт нийлүүлэлтийг хийж эхэлж байна. Цаашлаад энэ олон улсын стандартад нийцсэн аврам хамгаалах, эрен хайх түүнтэй холбоотой одоо өндрөөс аврах, за тэгээд одоо эрен хайх, уснаас аврах, усны одоо хувц хэрэгсэлч гэдэг юм ингээд төрлөөр нь чиглэлээр нь ангилж ялгаад хамгийн сүүлийн үеийн одоо технологиг нэвтрүүлэх ийм ажлуудыг онцгой анхаарч ажиллаж байна.